бүхэнтэй. За одоо үзэгч та бүхэнтэй зочны ярилцлага үргэлжлүүлээ. Энэ цагт Эглэлийн мэдээний өрнөөс үзэгч та бүхэнтэй ярилцахаар Монголын залуучуудын хөтөлбөрийн төв биржийн захирал Эрдэнэт хүрэлцэн ирсэн байна. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За тэгэхээр ойрын өдрүүдэд залуучуудын хөтөлбөрийн төв бирж залуучуудад ажил олгох, ажилттай болгох асуудал дээр ямар зүйлүүдийг хийж байна? За тэгэхээр бид бүхэн залуучуудын хөтөлбөрийн төв бирж Монголын залуучуудын олгоонд иргэд яагаад байгуулагдсан гэхэл шинэ шинжилгээ ажлуудыг санаачлах, за Монгол улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэл дижитал хувийг бууруулах зорилгоор байгуулагдсан. Тэр ч утгаараа өнгөрсөн сард бид бүхэн цагийн ажил хөтөлбөрийн яарамгийг бол оюутнууд зориулсан хөтөлбөрийн яарамгийг нийслэлийн хөтөлбөрийн газартай хамтран амжилттай зохион байгуулсан бол энэ сард бид бүхэн төгсөгч 2013 хөтөлбөрийн яарамгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Яагаад энийг зохион байгуулсан юм бэ гэхээр өнгөрсөн хугацаанд бид бүхний зохион байгуулсан хөтөлбөрийн яараг бол маш амжилттай болсон. Цагийн ажлын менежмент механизмыг боловсронгуй олгох, за дээрэс нь үр жишээ ашигласыг нь нийгэмд хүргэх зорилгоор зохион байгуулсан бол 2500 орчим залуучууд нэг өдрийн дотор бол бидэн дээр бол хандсан бүртгүүлсэн байгаа. За дээрэс нь цагийн ажил болон төр ажлын байранд бид бүхэнд эдгээр залуучуудаас 900 орчим залуучуудын зуучилсан бол 92 залууг нь бол байнгын ажлын байранд зуучилсан юм байгаа. Тэгэхээр энэхүү одоо хөтөлбөрийн яамгийн ач холбогдлыг үнэлээд залуучууд маань төгсөж байгаа одоо төгсөх курсын оюутан залуучууд зориулсан хөтөлбөрийн яамыг зохион байгуулж байгаа гэсэн хүсэлтийг бол гаргасны үндсэн дээрээс HR менежмент клуб маань бол санаачлаад ерөнхий зохион байгуулагчаар ажиллаад энэхүү ажлыг бол зохион байгуулахар болсон. За бид бүхэн энэ 7 хоног өнгөрсөн 7 хоногт бол 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагт бол энэхүү хөтөлбөрийн яамагт өөрсдийнхөө үнийн нөөцийн бодлогоо байгууллагаас урьдчилаа нээлттэй байгаа ажлын байруудад танилцуулж оролцооч гэсэн саналыг бол тавьсан байгаа. За дээрэс нь одоо оюутан залуучууд маань бол мэдээж хэрэгцээ шаардлага байгаа учраас идэвхтэй оролцсон ахаа гэдэгт итгэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 3 дугаар сард зохион байгуулсан цагийн ажил үзэсгэлэн ярамгийн тухай мэдээллийг би бас сонсчихсан. Маш олон залуучууд тэр өдөр хүрэлцэн ирж бас цагийн ажилтаа болсон гэсэн мэдээллийг авсан. Гол төлөв өнөөдөр оюутнуудаа яг ямар салбарт цагийн ажил эрхлэх боломж байсан бэ? Тэгэхээр одоо ялангуяа өрн дулааны цаг ирж байгаатай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд бол дөрнж जैन. За дээрэс нь өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалт барилга одоо энэ дотоод засал чимэглэл за дээрээс нь өнөө цэвэрлэгээний ажлуудад их хвчлэн бол оюутан залуучдыг маш ихээр авч ажиллуулж байгаа. За мөн өнгөрсөн одоо сар төрийн үйлчлэгээний түүц машин ашиглалтанд орсонтой холбоотойгоор буян тухайныг хорооллын бол захиалгыг бол авч ажиллуулсан. 18 салбарт 32 оюутан залуучууд маань бол бүтэн 14 хоногийн турш өдрийн 15 мянган төгрөгийн цалинтайгаар нэг өсөндөө нэг оюутан бол 210 мянган төгрөгийн цалингаар хангагдаж ажилласан байх жишээний гэх мэтлэгийн цагийн ажлын байруудад маш ихээр гарч иж байна. Дээрээс нь шошго наах, за бар ресторан, зоогийн газар, зөөгч, угаагч, баримын гэдэг зүйлүүд бол мэдээж ачаалттай үед бол оюутан залуучдыг цагаар авч ажиллах зүйл бол ихссэн байгаа. Тэгэхээр төгсөгч 2014 гэдэг энэ хөтөлбөрийн яарамгийн онцлог чухам юу байх вэ? Тэгэхээр мэдээж төгсөх курсын оюутан залуучуудыг ажлын байраар хангах, төгсөөж шууд ажлын байранд зуучлагдах, ялангуяа шинэ шилдэг одоо төгсөгч нарыг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд маань шууд сонгоод тэн дээрээ бол ерөнхий анкетыг бүглэж аваа. За чи төгсөх юм бол манай дээр хуржиж анкет бүгэлсэн юм чинь хуржиж уулзаад шууд ажлын байранд зуучлагдах бүрэн боломжтой гэдэг зүйлүүдийг л гаргаж өгч байгаа. Ялангуяа бид бүхэн ганц одоо эндээ төгссөн төгсөгч нараас гадна бас үзэж байгаа залуучууд маань бол зүгээр ойлгох хэрэгтэй. Гадаадд төгссөн оюутан залуучууд маань бас энд хамрагдж байгаа. Яг л мэдээж тэднээс ч шинээр төгссөн Монголдо урж ирээд эх орондоо урж ирээд ажлын байрыг хайж байгаа тийм залуучууд учраас тэдгээр залуучууд маань боломж олдож байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр хөтөлбөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлт ямар байгаа вэ? Тэр дундаа одоо ихтэй сургуулийг төгсөж байгаа оюутан залуучуудыг маань хүлээж авах тэр ажлын байрны эрэлт хэр байгаа бол яг энэ эрэлт нийлүүлэлтийн харилцааг бас зохицуулах дээр залуучдын хөтөлбөрийн төв бирж чухам ямар зүйлүүдийг хэрэгжлийн эсэлтэнд зориулж. Тэгэхээр яг энэ асуудал бол тавигддаг. Ажлын байрууд гадуур их байгаад байгаа мó айсад ажилгүй хүмүүст улам нэмэгдээд байгаа мó гэдэг асуудал бол тавигддаг. Тэгэхээр бид бүхэн одоо Монголын залуучдын олонны дээр залуучдын хөтөлбөрийн төв бирж байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн 7 сарын 1-ээс хойш үйл ажиллагаа явуулсан, тодорхой хэмжээний судалгаануудыг хийлээ. За манай залуучдын холбооны MyJobs-ийн сайтанд тодорхой хэмжээний залуучууд одоо бүртгүүлсэн байгаа. За дээр